энэ удаагийн бичлэгээр та бүхэнд дэвтэр шиг эргэдэг слайд буюу дэвтэр шиг PowerPoint хэрхэн бэлдэх талаар бичлэг хийлээ. За яг ийм гэсэн үг ингээд дэвтрээ удас шиг нугастай. За энэ хүү дэвтэр шиг хэлбэртэй энэ PowerPoint-ийг хэрхэн бэлтгэхийг харуулъя. За хамгийн түрүүнд та дэвтрийн урдлын болон артлын хавцыг хийх бэкграундаа сонгосон байх хэрэгтэй. За би энэ бэкграундаар дэвтрийн урдлын мөн арын хавцыг хийхээр бэлдсэн байгаа. За хоёр дахь слайдаа blank буюу цагаан хоосон слайд сонгосон байх хэрэгтэй. За эндээс Weave-ийн guides гэдгийг идэвхжүүлэх юм бол энэ слайдыг тэгш хэмээн дагуу хувааж өгнө. За эхний энэ слайдн дээр дэвтрийн хавцыг хий. За тэгэхээр insert-ийн shapes-ээс тэгш өнцөг хэлбэртэй дүрсийг сонгоод за дэвтрийн хамгийн ихний хавтас маань ямар хэмжээтэй байхаар тохируулж байх вэ гэдгээ бодоод тохируулж татна. За энэ дүрснийхээ гадна талын хүрээг арилгаад no outline гэдгийг сонгоод хүрээг болгочихно. За одоо энэ нүүрэн дээрээ дүрсэн дээрээ нүүрнийхээ энэ бэкграундыг оруулж ирэхийн тулд за энэ бэкграунда copy dot Ctrl C эсвэл маус хоёроо дараад copy дэн. За copy-цсныхаа дараа за энэ дүрсээ идэвхжүүлээд за маус хоёроо дараад format shape гэдэг энд байгаа энийг сонгоно. За хамгийн ихний fill and line гэсэн цэснээс за fill цэснээс picture or text гэсэн сонголтыг сонгох юм бол за background маань орж ирсэн. За хэрвээ энэ дэр нэг дараад орчихгүй байвал энэ clipboard гэдгийг дарах юм бол copyцсан background маань орж ирнэ гэсэн. За одоо нуруу буюу нугасны хэсэгт нөгөө цоолцсон юм шиг юм нүх гаргаж өгөх хэрэгтэй. Нүх гэд нэрлэж байна. За түүнийг гаргахын тулд мөн shapes-ээс тэгш өнцөгт хэлбэртэй дүрсээ сонгоод за цоолсон нүхний хэмжээтэй иймэрхүү хэмжээтэй байл дүрс зурчээ. За мөн хүрээг нь арилгаад нөгөө outline болгоод цагаан өнгөтэй болгочих. За одоо энийг цоолсон юм шиг тэгж харагдуулахын тулд эффект өгөх хэрэгтэй болно. За эффект өгөхийн тулд format shapes-ийн effect гэсэн хэсэг рүү ороод за энэ сүүдэр эхний shadow гэдэг цэснээс за эндгээр сүүдэрнүүдээс зүүн дээд талыг ингээд сүүдэртүүлээд өгөх юм бол энэ ингээд цоолцсон юм шиг харагдаж байгаа. За ингэж. За одоо нөгөө цагирган нугасаа хийцгээе. За insert-ийн shapes-ээс энэ хагас дугуй хэлбэртэй энэ дүрсийг сонгоно. За энэ дүрсийг иймэрхүү зурчаад outline гэсэн хэсгээс weight буюу өргөнийг нь эндээс ингэ сонгочих болно. Эсвэл энэ format shape гэсэн баруун талын цэснээсээ энэ дээр width гэсэн хэсгээр нэмээд өчөж болно ингээд. За 5 feet гэсэн юм өргөнтэй болгочих. За түүнийгээ маусаар хөдлөх гэж жоохон төвхтэй байвал сайн хөдлөхгүй байвал гарны дээд доод баруун зүүн тийш заасан суман дээрээ дараад бас өөрчилж болно. Өргөн хэтэрхий том харагдаад байвал одоо том болох гээд байвал мэдээж жижигрүүлж болно. Энэ цагиргийнхаа өнгөнд бас жоохон өнгийг жоохон уусгасан байдалтай
За 3 дахь сумыг бас нэг жоох саралт өнгөөр тасгаар биш. 4 дахьыг бас хар өнгөөр ингэж өөрчилж. Тэгэхээр энэ дээдлийн хэсгээр хар, хоёр талын яг энэ зоолсон нөхрөө орох хэсэг нь болохоор илүү цагаан. Доотлын хэсэг нь ч гэсэн хар гэдэг ингэж харагдахаар өнгийн тохируулж байна. Энэ хоёр төрсөө ингэж хамтдаа идэвхжүүлээд доошоо маш олон байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр хооронд нь идэвхжүүлсний дараа Ctrl D дарна. За ингэж нүүрэн хэсэг маань ерөөхдөө болт. Хамгийн ихний нүрийг ижлээ. За дэвтрээ дэлгэх юм бол шинэ хуудас байна тийм ээ. За одоо дараачийн тэрхүү 2 дахь хуудсыг хий. За тэхийн тулд эхний энэ нүрээд маус хоёроо дараад Duplicate slide гэдгийг сонгоод яг ижлэгээ хувилчихна. Нэр байх хэрэггүй устгachна. Энэ дээр дэвтрийн цагаан хуудас нүдний өнгө өөрчлөгдөх хэрэгтэй. За эхний ягаан хэсэг дээр байгаа дөрвөлжин нүднүүд маань одоо ягаан өнгөтэй болох хэрэгтэй. Энэ ягаан өнгөөр нь. За харин цэнхэр хэсэг дээр байгаа энэ нүднүүд маань мөн цэнхэр өнгөтэй болох хэрэгтэй. Арай жоох араа өнгийн цэнхэр. За бүгдийг нь идэвхжүүлээд Ctrl D дарна. Энэ нүрийг send back гэд дэрийг устгах чинь доотлын дэрийг устгаад нэг өнгийг бас өөрчлөхгүй болоос. Цагаан болгочвол за ингэж харагданаа. За зайгаа яг тохируулаад гэт хэмжээгээ тохируулж авсны дараагаар
За одоо энэ хэсэг дэвтрийн энэ хуудас маань нэгдээд энэ дээр дэвтрийн шинэ нүгэр байх хэрэгтэй цагаан. За дэвтрийн хавцснаас арай жижигхэн байна. Формат цэц рүү ороод send back шугамтай цаас оруулъя гэвэл өдрөөсөө энэ татаж авсан юм шугам дөрвөлжин дэвтрийн шугамыг болж өгвөл олоод хуудасаа юм шугамтай хуудасгалах гэж байгаа гэж бодъё. Тэхийн тулд тэгэхээр энд шугам маань энд орж ирж байна. Тэрийн нүднүүд арай жижигхэн харагдаад байгааз арай жоохон том. Опицэн шугамаа пропилж таслаад бас жоох ингэж таснаас таслаж. Яг л тэр шугам шиг хэмжээтэйгээр ингэж тэгүүлээд өмнөг копи доод уртлын хуудсан дээр оруулъя. За ингэж ажиллах юм бол арай жоохон том нөгөө тэвтрийн нүднүүд маань илүү том болж орж ирж байна. Энэ нарийн бас жижигхэн байснаас энд арай том ирсэн байна. За ингээд тэвтрийн хуудасаа өөрчлөлтөж болно. Арын хуудасаа хий. Хамгийн арын хуудас буюу хавтас хэсэг хавцаа